Шингэлтээс гадар баян зөвлөлийн нөгөөгийн ангажтны шүүхтээр электшн бүлч шүүхтанд ороод явчихлаа. Тэгээд өдрийн паркийг дээр сууж байна. Манай шүүхтэр бас мундаг байна. Өөр хэлээд талтай. Бид нар өдрөөлөнд одоо шүүхтанд ордог тийм ээ. Өөр хэлээтэй холбоотой шин нөхцөл байдлууд хэсэг байн гарч идэг. Энэ дээр одоо хэрхэн шийдэх асуудал маргаан болж үүсдэг байхгүй. Өнөөдрийн хувьд бол би юу хариуцлага хүрэлтэй одоо нөхөлөгчөөр солигдож болж байгаа. Энэ тохиолдолд очиж чинь шүүхтэн тасалдгүй явахтай. Өнгөлөх солигдож болохгүй юу гэдэг маргаан үнсэж. За хэдийн нөхцөл шиг бол болохгүй талаар ярьлаа. Миний хувьд бол хууль засгийн дагуу үйлчлэгч өнгөлөгчөөс татгалзсан тохиолдолд дараагийн өнгөлөгчөөр хангах нөхцөл болцоо цаг хугацаанд хангана гэсэн одоо хуулийн залтыг болж бүтээлцээ. За тэгээд намайг бол өнгөлөгчөөр шүүхтанд бол оруулсан. Энэ бол гахалтай шийдвэр байсан. Тэгэхээр маргаан байсан дээр шийдсэн. Өмнөсөндөө би бас баян зөвлөлөөр шүүхтээр очсон. Тэр бүр солигдож ороод хэрэг материалаа танилцсан бүр хоош төрсөн. Түүнээс хүлээж авчихсан. Тэгээд асал тэрүүд болохоор одоо бусад бол болохгүй юм байж болохгүй хуулийн юм зохицуулдаг гэсэн. Тэгээд ямар ч байсан хууль хэрэглээ талаар мэдээлсэн. Тэгээд зөв зөвтэй шийдвэр гаргаж яана гэдэг нь бас гайхалтай гэдэг юм хэлэх гэсэн юм аа. Тэгээд